Орчин цагийн санхүүгийн алба үүсэж хөгжсөний 114 жилийн бүртгэл санхүү эдийн засгийн ажилтны өдрөөр 2025 оны Нягтлан бодох бүртгэл санхүүгийн оны шилдэгүүдийг шалгаруулах ёслол боллоо. За ёслолын ажиллагааны үеэр салбарт хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа 10 номинацийн эзэдийг тодруулсан байна. Монголын мэрэгсэн Нягтлан бодогчдын институт нь төрийн захиргааны төв байгууллагууд, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд, их дээд сургууль, бусад салбарын мэрэгжлийн байгууллагуудтай сургалт судалгаа, хилцүүлэг шийдэл, бодлого боловсруулах зэрэг олон талаар идэвхтэй хамтран ажиллаж, оны төгсгөлд шилдэг санхүүжтийг жил бүр хамтран шалгаруулдаг уламжлалтай. За энэ оны хамгийн онцлог үйл явдал гэвэл шилдэгүүд маань зөвхөн бүртгэх тайлгнах энэ үндсэн үйл ажиллагаанаас гадна байгаль орчин засаглал нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлсэн томоохон ажлуудаараа бол онцлог шилдэгүүд божгоод нь их баяртай байна. Дэлхийн нийтээр санхүүгийн Нягтлан бодох бүртгэлийн салбар маань бүртгэгчээс стратегч тайлагналаас илүү зөвлөхийн байр суурь руу шилжиж байгаа. Яг энэ цаг үед Монголын санхүүжилт маань гэсэн хөл нийлүүлж тайлагнах бүртгэх энэ өдөр тутмынхаа ажлынхаа зэрэгцээ нийгмийн хариуцлага, байгаль орчин, засаглал гэсэн энэ салбаруудад гарч ажиллаж тэдгээрийг нь одоо үнэлж бид бүхэн өнөөдөр шилгээ шалгаруулж байгаадаа туйлын баяртай байна. Энэ оны хэвлэл мэдээллийн салбарын шилдэг санхүүчээр Монгол Масс Медиа компаниг гүйцэтгэх захирал Тамир, бизнесийн секторын шилдэг Нягтлан бодох санхүүчээр Эрдэнэт үйлдвэр төрийн өмчит үйлдвэрийн газрын захиргаа удирдлага санхүүгийн газрын дарга Баярбат тэргүүтэй 10 эрхэм тодорсон байна. Шилдэг санхүүчдэд номинац бүхий цом, шилдэг санхүүч мөнгөөр оруулсан ингэрийн тэмдэг олгодог бөгөөд 2025 оны Нягтлан бодох бүртгэлийн шилдэг багшийг Мандах их сургуулиас 1.5 сая төгрөгөөр шагнаж урамшуулсан байна. Манай байгууллага нь 2010 оноос хойш Монголын бүх том аж ахуйн нэгжүүдийн аудитыг олон улсын стандартын дагуу хэрэгжүүлээд мөн 14-15 он банкны хөрөнгөний үнэлгээнүүдийг бас хийж гүйцэтгэсэн байгаа. Энэ маань Монгол улсын эдийн засгт нэлээдхэн томоохон хувь нэмэр оруулж IMF-ийн санхүүжилтийн бидний амжилттаас татварт нь гар бие оролцож амжилттай байсан байгаа. Тэгээд энэ 15 жилийн огоор бас ийм шагнал авч байгаадаа бүх шиг баяртай байна. За Монгол улсын Баатар Эрдэнэт үйлдвэр 7000 ажилчдын хүч хөдөлмөрөөр бий болсон үр өгөөжийг зөв зүйтэй төлөвлөгт зарцуулах тал дээр бол ажиллаж байна. За Эрдэнэт үйлдвэр байна 2025 онд бол 47 дахь жилдээ ажиллаж байгаа. Энэ жил бол бүх үзүүлэлтүүдэд давуулан биелүүллээ. За мөн Монгол улсын валютын нөөцийг бүрдүүлэхэд хувь нэмэр оруулж өнөөдрийн байдлаар 1 тэрбум 30 сая $. Монгол банк нь төвлөрүүлээд байна. За ингээд энэ их нүр хөдөлмөрийг бол манай уурхайчийн хамт олон хийж байгаа. Уурхайчийн хамт олондоо маш их баярлалаа. Өшөө манай уурхайчид 26 онд өшөө бизнес төлөвлөгөөгөө биелүүлэхийн тулд бүгдээрээ хүчин чармаалт гаргаж ажилланаа. Та бүхэндээ маш их баярлалаа. За энэ хүн нэр хүнтэй шагналыг надад ихтгэл хүлээлт өгсөн хүн бүхэн талархаж байна. За тэгээд нийгмийн дадлын салбар маань өөрөө маш олон том хэмжээний орлого зарлагыг бүрдүүлдэг байгууллага байгаа. За сар бүр 60,000 гаруй ажил олгогч, 160 гаруй мянган сайн дурын даатгуулагч, 500 гаруй мянган тэтгэвэр зүтгэмж авагчдад орлого зарлагын гүйлгээ хийдэг. Энэхүү ажлыг бол маш олон санхүүчид хийж гүйцэтгэж байгаа. Энэ санхүүчдийн түүчэл болж энэхүү нэр хүнтэй шагналыг авсандаа миний хувьд баяртай байна. Цаашид улам их бүтээж хичээж ажиллах болно. Манай улсын төсвийн орлогыг бүрдүүлэх, аж ахуйн нэгж бизнесийн үйл ажиллагааг үнэн зөв бүртгэх, олон улсын стандартад нийцсэн Нягтлан бодох бүртгэл, тайлгналаар ил тод байдлыг нэмэгдүүлж, эдийн засгийн доктортой байдлыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдийг инхүү тодрууллаа. Монголын мэрэгсэн Нягтлан бодогчдын институт нь санхүү Нягтлан бодох бүртгэлийн мэрэгжлийн байгууллага болохын хувьд салбарын зохицуулагчийг үүрэг, мэрэгжлийн хөгжлөөр дамжуулж, улс орныхон хөгжилд хувь нэмэр оруулан ажилладаг юм а.